Шинэ оны минь дэвшүүлье. Шинэ ондооч мөн эрүүлийн хвэж их өрөөгдөж эзний хүслийн дагуу хичээнгүйлэн амьдраарай гэж хүсэж байна. Түр залбирцгаая. Энэрэнгүй бидний бурхан аав минь, Бурхны тогтоосон түүхийн төгсгөлийн үед энэ ертөнцийн олон хүний дундаас төрүүлэн биднийг дуудан аварч бид үлдсэн амьдралаа Бурхны хамт байж ажиллаа явуулдаг чуулган дотор Бурхны үгийг дагаж Бурхны хүсэл дотор амьдрахад бидэнтэй хамт байж тусалдаг нэгүсэл талархаж байна. Эзний үнэт цусаар золигдсон бид Бурхны зөвшөөрсөн бидний махбодын үлдсэн цагаа дахин өөрсдийн махбодын хүсэл тачаалын дагуу амьдралгүй энэ ертөнцийн хоосон зүйлсийг дагалгүй зөвхөн Бурхны ариун хүслийг даган Бурхны алдрын төлөө эзний ажлаа явуулдаг Бурхны ариун ажлын төлөө амьдрахад бид бүгдийг Бурхны үг ба ариун сүнсний хүчээр зууран барьж өгөөрэй. Улс даяарх бүхий л чуулганууд, дэлхий дээрх олон чуулганууд Бурхантай хамт байд ажиллаа хийдэгт талархаж байна. Хэцүү бэрхшээл дунд итгэлээ сахин сайн мэдээг тарааж буй бүхий л ахан дүүстэй Бурхан хамт байж ажиллаа явуулан төгсгөлийн үед Бурхны хүсдэг бүр илүү агуу ажлыг гүйцэлдүүлэхэд хамт байж өгөөрэй. Энэ цагт эзний үнэт цусаар золигдсон бид эзний өмнө хамт цуглан үгнээс суралцуулж нөхөрлүүлж байгаа талархаж байна. Бидний хүн нэг бүрийг сахин анхаарч Бурхны энэрэнгүй мотраар зууран барьж эзний үг ба үнний дотор удирдан өгч үлдсэн амьдралаа Бурхны ариун хүслийг даган алдрын төлөө амьдрахаар хамт байж Бурхан бидний дамжуулан биелүүлэхийг хүсэж буй ариун ажлын төлөө амьдрахад туслаарай. Зохистой цагт хэрэгтэй үгийг маань өгч бидний хийх ёстой замыг минь зааж өгдөг. Эзэн минь энэ цагт чи эзэн та бидэнд харуулахыг хүссэн Бурхны ариун хүслийг бидэнд мэдүүлж мөн Бурхны үгийг даган амьдрах мэрэгэн ухаан хүч чадлыг зөвшөөрөн өгөөрэй. Энэ цагийг бүгдийг эзэн танд даатхан бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дуулуулж өгнө. 성을 향해 가는 성도들아
Магтан дууны багтаа их баярлалаа. Хичээцгээлээ. Ариун элч нар биднийг угтан авах гээд хүлээж байгаа гэж байна. Үнэн шүү дээ. Библиэс харцгаая. 2-р Коринт 4-р бүлэг. 2-р Коринт 4-р бүлэг 16-аас 5-1 хүртэл уншъя. 2-р Коринт 4:16-аас 5-1 хүртэл. За удаагаар хамт уншицгаая. Тиймээс бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаач доторх хүн маань өдрөөс өдөрт шинчлэгдэж байна. Учир нь агшин зуурын ялахгүй зовлон нь алдрын мөнхийн жиг бидэнд үлэмж арвижуулж байна. Бид үзэгдэх юмсыг бос харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурих, харин үл үзэгдэх юмс мөнхийх билээ. Тиймээс газар дах гэр болох майхан маань нурах аваас бидэнд гараар баригдаагүй тэнгэрт мөнх байх Бурхны барилга буйг бид мэднэ. За энэ хүртэл байна. Бид 2026 онд шинэ оны анхны эзний өдөр байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бурхны нэгүсэл дотор хичээнгүйлэн эзэндээ үйлчилж сайн мэдээг тарааж эзний хүслийн дагуу амьдрах гэж хичээсэн болов гэж бид итгэж байна. За мөн Бурхан бидэнд шинэ оныг зөвшөөрж өгсөн. Өдөр бүр нэг жил болгон өнгөрөх хугацаанд Бурхан бидэнтэй хамт байж ажиллаа явуулж байгааг бид биеэрээ мэдрээд мөн эзэн дахин ирэх өдөр үнэхээр ойрхон байгаа гэдгийг мэдэж байгаа учраас өнөөдөр ирэх болов эсвэл энэ жил ирэх болов эх жил ирэх болов гэсэн сэтгэлээр эзнийгээ хүлээн дахин ирэх эзнийг хүсэн хүлээж тийм сэтгэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Бид нэр дахин төрсөн Христэд итгэгчийн хувьд дахин ирэх эзнийг хүсэн хүлээж тун удахгүй Бурхны хаанчлал болон түүний алдар суу орох түүнийг хүлээгээд энэ газар дээр бид үлдсэн амьдралаа Бурхныг харахад огтоос хоосон бишээр Бурхны хүсэл ба алдрын төлөө амьдрахад чин сэтгэлээсээ бид нар хүссэн тэмүүлж хүлээж байна. За тиймээс өнөөдөр бүгдээрээ сургаалынхаа сэдвийг мөнхийн төлөөх одоогийн амьдрал гэдэг сэдвээр өнөөдөр хамт үгнээс суралцах гэж байгаа. Хүн гэдэг энэ ертөнцийн төрөөд амьдарж байгаа хүний амьдрал нь цорын ганц бас богинохон амьдрал байдаг. Дуу удахгүй энэ газар дээр бидний амьдрал дуусах юм бол эзэнтэйгээ хамтдаа мөнхөд Бурхны хаанчлалд түүний алдар суунд бидэнд ирэх болно гэдэгт итгэдэг. Цаг хугацаа харавсан сум шиг үнэхээр хурдан өнгөрч байна. Эзэн нэг өдөр цаг хугацаа зогсох өдөр ирэх болно. Цаг хугацаа, он сарууд, он жилүүд байхгүй мөнхийн тэр ертөнцид бид нар эзэнтэйгээ хамт амьдрах болно. Матай 24:35 дээр харах юм бол Есүс эзэн Тэнгэр газар энэ ертөнцийн бүх зүйл бүгдээрээ өнгөрөн одно харин миний өгс Бурхны өгс өнгөрөн одохгүй гэж хэлсэн байгаа. Тэнгэр ба газар бидний амьдарч байгаа энэ ертөнц одоо Бурхны төлөвлөсөн зүйлс дуусах юм бол бүгд үгүй болно. Гэхдээ миний өгс өнгөрөн одохгүй эзний үг алга болохгүй гэдэг чинь Библийн үг бол Бурхны амлалт Бурхны айлтсан зүйлс одохгүй юм алга болохгүй мөнхөд Бурхны үг болон амлалтынхаа дагуу биелэгцээр байх болно гэдгийг хэлж байна. Бид нар их богинохон хүний амьдралаар өнгөрүүлж байгаа. Үнэхээр богинохон ертөнц.
ганцаас өөр байхгүй хүний амьдралаар бид ямж байна. Тун удахгүй энэ амьдралын маань зам дуусгуулна. Тэгээд бүх зүйл маань дуусчих юм биш, харин Бурхны амласны дагуу бидэнд мөнхийн ам ба Бурхны хаанчлалын мөнхийн алдарсуу түүний дотор эзэнтэйгээ хамт амьдрах болно. Библийн хэдийн хэсгээс харцгаая. Дуулал 89-р бүлэг байна. Дуулал 89-р бүлэг харцгаая. Дуулал 89-ийн 47-г харъя. Дуулал 89-ийн 47. За бас хамт уншъя. Амьдралын минь хугацааг санаач. Та хүний хөвгүүдийг юунд дэмий хуурмаг бүтээгээвэ? За энэ дуулал дээр амьдралын хугацаа, энэ газар дээр бидний амьдрал ямар богинохон байдаг вүлээ? Үүнийг хэлсэн. Амьдралын маань хугацааг санаач. Мөнхийн Бурхныг харах үед бидний энэ газар дээрх амьдрал үнэхээр бүр байхгүй мэт юм аа. Ямар богинохон бэ гэдгийг санаач. Эзэн та хүний хөвгүүд юунд дэмий хуурмаг бүтээгээвэ? Энэ газар дээр амьдралаа бодож үзэх юм бол Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн хүн яагаад ийм дэмий хуурмаг амьдарч дуустдаг юм болоо? Тэгж бүтээсэн юм бол гэж бодож болно гэм бидтэй. Гэхдээ дуулал 91 дээр за бас хамт уншъя. Аяа эзэн, та үеийн үед бидний орших газар билээ. Аяа эзэн, та үеийн үед бидний орших газар билээ. Энэ юу гэсэн үг вэ? Энэ газар дээр богинохон хүний амьдралаар өнгөрүүлж байгаад явах ёстой. Гэхдээ ингээд дуусчих юм биш. Эзэн бол, Бурхан бол үеийн үед бидний орших газар билээ. Эзэн бол бидний амрах хот, амралтын хот юм. Бид эзэнтэйгээ хамт мөнхөд амьдрах тэр газар болно. За Иохан 14:20 дээр харах юм бол Есүс эзэн айлдахдаа би эцгийн дотор, та нар миний дотор, би та нарын дотор байхыг тэр өдөр та нар мэддэг болно. Бид аврагдах юм бол эзэн бидний дотор, бид эзний дотор байна гэдэг чинь, дотор байна гэдэг нь эзэнтэй нэг болсон гэсэн үг. За тиймээс эзэн энэ газар дээр ирсэн гэдэг нь биднийг аврахын төлөө 33 жил гэх тэр хүний амьдралын дунд яг л хүн шиг байж 30 жилийн турш ядуу мужааны хүүгийн хуваар амьдарсан байна. 3 жил хагасын хугацаанд өөрийн ажил хэргийг үлдэн олон зовлон бэрхшээлүүдийг туулсан байна. Хамгийн сүүлд нь хамгийн зөв алдарсууд нэгэн хамгийн аимшигтай гэмтэн мэт тэр цаазын ялыг сонсоо загалмаа дээр цовдлогдож хүний авж болох хамгийн том ичхүүрийг зовлон өөртөө авч ус цусаа урсгаж бүр үхсэн. Энэ газар дээр эзэнний тэр богинохон амьдрал нь биднийг аврахын төлөөх энэ ертөнцийн дээр ирсэн зүйл байна. Биднийг авраад бидний гмийг маань өмнөөс минь зольж бидний Бурхны хүүхдүүд болгож Бурхны улсад биднийг дагуулan явахын тулд Есүс тийхүү ирсэн байгаа. За тиймээс эзэн та үеийн үед бидний орших газар билээ. Эзэн бидний амрах хот юм аа. Энэ газар дээр амьдрах хугацаанд байгаа зогсохгүй бид энэ ертөнцөөс халин одож бүр илүү алдар сууд мөнхийн ертөнцид очоод эзэнтэй хамт амьдрна. За тиймээс эзэн та үеийн үед бидний орших газар билээ. Бидний байх газар маань болсон гэдгийг хэлж байна. За тэгээд 92 дээр харах юм бол уулс бий болохоос ч өмнө дэлхийн ертөнцийг та төрүүлэхээс ч өмнө өн мөнхөд таал Бурхан билээ. Энэ ертөнцийг бүр бүтээхээс ч өмнө дэлхийн ертөнцийг та төрүүлэхээс ч өмнө өн мөнхөд таал Бурхан билээ. Бурхан
эхэлсэн өдөр гэж байхгүй тийм үү? Мөнхөөс мөнхөд оршдог нэгэн байх нь. Үнэн мөнхөөс үнэн мөнхөд таалбархан билээ. Тэр мөнхийн бурхан бидний байх орших газар болсон гэсэн. Энэ газар дээр амьдрах хугацаанд аврагдсан хүмүүс эзэн дотор байж энэ ертөнцөөс одох үедээ эзэнтэй хамт мөнхөд амьдрна. За тэгээд 93 дээр та хүнийг тоос шороонд нь буцаахтаа хүний хүүхдүүдээ буцагтун гэж айлддаг. Бурхан хүнийг энэ газар дээр бүтээсэн нь энэ газар дээр удаан наслаарай гэсэндээ биш. Харин энэ газар дээрх бидний амьдрал шийдэгдсэн байгаа. Номлогчийн үгс 3:1 дээр Тэнгэрийн доорх бүх зүйл тогтоогдсон цаг байдаг. Бурхан хүн төрлөختний түүхийг тогтоосон байна. Үйлс 17 дээр харах юм бол тэдний цаг хугацааг тогтоож гэсэн байгаа. Бурханы тогтоосон цаг хугацаа тэр үе дүүрчих юм бол түүх дуусна. Тэгээд энэ газар дээр амьдарч байгаа хүмүүс хэлэхдээ буцагтун яаж буцах вүлээ? 1-р Коринт 15:47 дээр анхны хүн нь газраас буюу шорооноос ирсэн. Шороогоор бүтээсэн учраас шорооноос идэж уугаад шороондоо буцдаг. Харин бидний сүнс өгсөн тэр бурхан руугаа буцдаг. Буцхаас өмнө бурханыгаа санаарай гэж хэлсэн байна. За тиймээс 94 дээр учир нь таны мэд мянган жил бол өнгөрөн одож буй өчигдөр мэд шөнийн манаа мэд буюу. Бурханыг харах үед мянган жил нь өнгөрөн одох өчигдөр шиг. 2-р Петр 3 дээрч эзний хувьд харин нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт. Бурханыг харах үед мянган жил гэдэг энэ цаг хугацаа өнгөрөн одож байгаа өчигдөр шиг шөнийн манааны цаг шиг л өнгөрөн одож байдгаа гэж хэлсэн байна. 5 дээр тэд өглөөд шинээр соёолон буй үүс мэт байдаг. Та тэднийг үерийн ус шиг хамхад тэд нойрсдог. Нэг ганцхан өдөр унтаад сэрж байгаа мэт энэ газар дээрх бидний амьдрал үнэхээр богинохон унтаж буй нэгэнтэй адил юм а гэсэн байна. Тэгээд 9 дээр харъя. 9-10-ыг хамт уншъя. Учир нь хамаг өдрүүд маань таны хилэнгийн дунд өнгөрчээ. Санаа алдах мэт он жилүүдээ бид дуусгажээ. Амьдралын маань өдөр хоногуд 70 жил, хүч чадалтай байхаа бас 80 жил боловч тэдгээрийн ориглон зүдүүр уй гашууданд өнгөрнө. Тэгэвч энэ нь ч өнгөрч бид халин одноо. Хамаг өдрүүд маань таны хилэнгийн дунд өнгөрчээ. Яагаад хилэн гэсэн бэ? Хүн гин нүгэл хийснээс хойш бурхан хүнд уурлан хилэгнэж уурссан байна. Тэгээд хүнд зүтгэл хөдлөмөр дээрэс нь үхлийг зөвшөөрөн өгсөн. Тэгээд санаа алдах мэт он жилүүдээ бид дуусгажээ гэнэ. Хоромхон зуур өнгөрөн оддог. Өнгөрсөнд их алдартай хүмүүс, хаадууд, ядууч бай, баянч бай бүгдээрээ л өнгөрөн одсон байгаа. Тэгээ санаа алдах мэт он жилүүдээ бид дуусгажээ. Та бүхэн юу гэж бодож байна? Бид нэр амьдралын маань өдөр хоногуд 70 жил, хүч чадалтай байгаа бас 80 жил. За энэ дуул ир дээр Мосегийн залбирал гэж дээр нь бичээстэй байгаа зү. Тэр үед хүн 70 жил, хүч чадалтай байвал 80 жил. Мэдээж Мосе бол 120 насалсан. Гэхдээ энэ бол онцгой тохиолдол бүр насжилт богиносоор. За би бас зарим улсад очиж үзэхэд дундаж наслалт 50 байна, 60 байна. Түүнээс ч бага насалдаг хүмүүс байна. Янз бүрийн орчин нөхцлөөсөө болоод тэр орчин нөхцөлийн нөлөөллөөс болоод амьдрахад хэцүү тийм газруудад насжилт үнэхээр богинохон байдаг. Гэхдээ амьдралын маань өдөр хоногуд 70 жил, хүч чадалтай байхаа бас 80 жил. Түүнээс илүү амьдарч байгаа хүн нь илүү хүч чадалтай байна л гэсэн үг. Тэдгээрийн ориглон зүдүүр уйгаа шууданд өнгөрнө. Одоо өндөр настай нэг өвөөгөөс асуулаа.
Өвөө та их урт насалжээ. Өнгөрсөн зүйлсээ бодвол танд юу санагдаж байна? Энэ ертөнцийн над чиг зовсон хүн л гэж байхгүй штэ гэл. Ерөөсө зовсон зүдэрсэн л бодогддог байна. Хөгжилтэй, амар тайван, аз жаргалтай байсан өдрүүд нь үнэхээр богинохон. Харин түүнээс гадна зүдүүр гашуй. Энэ нь өнгөрч бид халин одноо. Энэ газар дээр бидний амьдрал үнэхээр өнгөрөн оддог зүйл юм. Яг харавсан сум шиг шүү дээ, тийм үү? Ном сумыг татаа тавьчих юм бол тэр сум нь нисчээ зоогддог шиг бид ямар зүг чиглэл рүү явж байгаа вэ? Яг л тэр харавсан сум шиг өнгөрч байгаа. Гэхдээ бидний амьдрал төрхөн байж байгаа дуусна. Бурхан бол мөнхөд оршдог. Хүн Бурханы дүр төрхөө бүтээсэн нь Бурханы хайрын хос болгож Бурханы амийг аваад Бурханы улсад Бурхантай хамт мөнхөд алдар сууг эдлэн амьдрахын тулд тэр зорилго нь байна. Бурхантай адилхан мөнхөд амьдрдаг болгохын тулд Бурханы дүр төрхийн дагуу хүнийг бүтээсэн бахнэ. Гэхдээ энэ газар дээр бидний амьдрал үнэхээр богинохон хурдан дуустдаг гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Бидний энэ богинохон амьдрал өнгөрөө дуусчих юм бол дахин төрсөн Христэд итгэгч түрхэн хугацааны дараа эзэнтэйгээ хамт Бурханы хаанчлалд мөнхийн Бурхантайгаа хамт амьдрах болно. Энэ бидэнд зөвшөөрсөн ам болон найдвар маань юм аа. Энэ ертөнцийн ямар хүн хамгийн өрөвдөлтэй вэ? Ядуу хүн үү? Эсвэл махбод нь дахир дутуу хүн үү? Ядуу, бэрхшээлтэй тэр хүмүүс өрөвдөлтэй биш, харин найдваргүйгээр амьдрдаг хүн хамгийн өрөвдөлтэй. Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн сүнс энэ газар дээр Бурханыг хайчсан. Тэгж амьдарч байгаад үхээд түүний дараа түүгээ дуусчих юм биш ээ. Есүс эзэн өд болохоос өмнө шавнартаа хэлэхдээ би бол бичигсний дагуу явнаа. Харин намайг бариулах тэр хүн золгүй ээ гэсэн. Юдасыг хэлсэн. 3 жил хагасын турш Есүстэй хамт байж тэр Искариотын Юдас Есүсийг дагаж явангаа юу гэж бодсон бол Есүс хэрвээ хаан болчих юм бол мөнгөний хүүдийг барьсан байсан учраас тийм ээ би ч гэсэн нэг суудалд хүрэндээ. Тэгэх юм бол би одоо сангийн сайд болно гэдэл. Тэгж бодсон баг. Бусад шавнарын ч гэсэн адилхан Есүсийг хаан болох юм бол ямар нэгэн байр суурьнд очноо гэж бодсон байгаа. Тэгж дагсан байна. Гэтэл Есүс хэлэхдээ хүний хүү өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явнаа. Харин бичигдснийхээ дагуу тэр газар дээр ирж өөрийн ажлыг явуулаад эргээд Бурханы хажууд очино. Харин хүний хүүг бариулах тэр хүн золгүй ээ. Тэр хүн төрөөгүй байсан нь дээр байх байсан гэсэн. Төрөөгүй байсан бол там руу явахгүй шүү дээ. Эсвэл аратан амтан болсон бол үхээд дуусчих байсан. Амтан сүнсгүй юм чинь үхээд дуусна. Номлогчийн үгс 3 дээр харах юм бол хүний ам амьсгаад тийм ээ сүнсийг гэлж байна. Дээшээгээ гардаг. Харин амтных газар руу газраас уучраас тэгээд дуустдаг. Тиймээс Христэд итгэгч бид нар төрхөн зур байж байгаад энэ газар дээрх амьдрал дуусна. Тэгээд Бурхантай хамт мөнхийн диваажинд очин амьдрах тэр найдвар байгаа. Энэ найдварынхаа төлөө Бурхан бид бүхнийг аварж өгсөн байна. Энэ найдвар байхгүйгээр аврал гэж ярил тэр хэрэггүй зүйл. Бурхан бидэнд мөнхийн алдар суут Бурханы хаанчлалыг өв болгож өгсөн. Бурханы улсыг бидний амьдрах газар энэ газар биш. Харин тэр дээр мөнхийн өв бахан. Зарим хүмүүс эжингүйлэн ажиллаад мөнгө олоод цаашдаа сайхан амьдрнаа гэж боддог л доо. Харин л дээ. Тэр яг хүснийхэн дагуу болох болов. Хичнээн их мөнгөтэй боллоо гэд. Ингээд нэг сайхан амьдрыг итэл төгсөх өдөр нь ирчихнэ. Тэгээ бидний найдвар энэ газар дээр байж байгаа биш шүү дээ.
Энэ газар дээрх амьдрал дуусахгүй бид мөнхийн Бурхны хаанчлал бидэнд амласан тэр улс бий. Тун удахгүй бидний амьдрал дуусах болно тийм биз дээ. Бид нэр шинэ ондоо тийм ээ тэр календараа хүртэл шинээр солиод шин сэтгэлээр амьдарч байгаа. Энэ түүх гинт дуусах өдөр байгаа. Дахиж цаг хугацаа он сар жилүүд гэж шаардлагагүй тэр мөнхийн ертөнцид орох болно. Энэ газар дээр бидний амьдрал нь мөнхийн алдар түүнд орохын төлөөх бэлтгэл хугацаа байх нэ. Түүнээс тухтахад нэг хугацаач хэрэггүй гэсэн байна. Энэ газар дээр богинохон амьдрал маань мөнхийн ертөнц рүү орох нэгэн үйл явц байх нэ. Бид мөнхийн тэр алдар сунд орохын тулд тэр улсад орохын тулд тэнд амьдрна гэдгийг мэдж байгаа бол энэ газар дээр амьдрах хугацаа үнэхээр чухал байна үстэй тийм үү? Мөнхийн алдрын төлөө, сүнсний төлөө бэлтгэл цаг байна. Зарим хүмүүс өнөөдрөөс илүү маргааш амьдрахыг хүсдэг гэдэл бэлддэг. Сурагч хүн сургуульд явж байгаа нь баг, дунд, ахлах, дээд гэдэл. Одоо сургуулаар явж байна. Тэр олон өдрүүдийг зов зүтгэн хичээллэж цаашдаа илүү нэг хэдэн жил сайхан амьдрна гэсэндээ. Одоо сайн компанид ороод сайхан ажил төрөлтэй болж сайхан амьдрнаа. Тэгж хичээдэг байгаа. Гэхдээ ингэж хөдөлмөрлөөд илүү дээр тэр хөгшөрхийнхөө төлөө бэлдэж байдаг. Гэхдээ зарим хүмүүс нь нэг яахан мөнгө олоод цаашдаа хөгшөрсөн хойноо сайхан амар тайван амьдрий гэдэл. Гэтэл төрүүлээд ертөнцөөс явдаг хүмүүс байна. Өөрийнх нь бэлдсэн зүйл хэнийг болох вэ? Лук 12 дээр 12:18 дээр баян хүн олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна гэсэн. Одоо өөрийгөө амраа идүү зугаад сэнг гэж хэлэндэ. Гэтэл бурхан мунхаг чи яг энэ шүн амчин чамаас нэхэгдэх болон тэгвэл чиний бэлдсэнийг хэн эзэмших вэ? Үнэхээр мунхаг байна гэж хэлсэн багаз. Өөрийнхөө төлөө олон зүйлийг хураагаад гэтээ бурхны төлөө тэр үл бэлхдэг юу ч бэлдээгүй яг үүнтэй адилхан мунхаг юмаа гэж хэлсэн байгаа. Бид бүхэн энэ газар дээр урт удаа наслахын тулд бэлдэх юм биш, харин мөнхийн ертөнцид амьдрах очихын тулд бэлдэх ёстой. Зөвхөн аврагдаа зогсохгүй, аврагдсан хүн эзний өмнө зогсох үедээ тэр бурхны алдар сууд орохын тулд зохистой хүн болохын тулд бид үлдсэн амьдралаа өнгөрүүлэх ёстой. Ганцхан удаагийн энэ богинохон амьдралдаа бид бурхны төлөө хийх ёстой зүйлсүүд байгаа үстэй. Хийх ёстой зүйлс бий. Бурхны хүслийн дагуу бурхны алдрын төлөө бидэнд хий гэж загсан зүйлсүүд бий. Бидний энэ богинохон хүний амьдрал цор ганц энэ ажлын төлөө бид нар байж байгаа юм. Гэтэл өөрийнхөө төлөө олон зүйлийг хийгээд хөдөлмөрлөж зүтгээд хийдэг ч гэлээ. Эзний ажлын төлөө бол эзэн бидэнд даатгсан тэр ажлын төлөө хийх байхын дундуур нэг бодогдохоороо хийдэг. Завгүй байх юм бол өөр юм хийчихдэг. Юуны төлөө тийм завгүй байгаад байна? Бидэн зөвшөөрөн өгсөн энэ богинохон амьдралаа хоосноор өнгөрүүлж болохгүй. Мөн хийх ёстой ажлаа мэдэж байгаа хэрнээ за дараа нь хий да. Дараа гэж хоошлуулах юм бол дараа гэж байхгүй. Есүс эхлээд түүний хаанчлал түүний зөвхт байдлыг хайх тун. Тэгээ эхлээд амьдрах хугацаанд бидний хийх ёстой зүйл гэж байна. Дараа нь хийх зүйл гэж байгаа. Эхлээд түүний хаанчлал түүний зөвхт байдлыг хай. Тэгвэл энэ бүгдийг та нарт нэмж өгнө. Бид нар бурхны хүслийн дагуу түүний хаанчлал түүний зөвхт байдлын төлөө амьдрах юм бол бидний махбодыг бурхан хариуцах болно гэж маш олон удаа хэлсэн байна. Библиэлд тийм үү? Хуучин гэрэн, шинэ гэрэн дээр Тэнгэрийн шуудыг хараач. Эцэг чинь тэднийг тэжээдэг. Талын сараан цэцгийг хар. Соломон хаанч сүр жавхландаа эдний нэгтэнч дүүцгээр хувцалж чадав.
чадаагүй. Хээрийн өвсийг бурхан ийхүү гойдог бол тэгэх тусмаа та нарыг яах болоо? Юу идэх хүлээ? Юу уух хүлээ? Эсвэл юу өмсөх хүлээ гэж санаа бүзов? Харийнхан энэ бүх зүйлийг чармаа хайдаг. Эцэг ихгүй хүүхдүүд юу идэх үү? Юу өмсөх үү? Оройн юу идэх вэ? Хаана унтах вэ гэдэл бөөн зовлон байдаг үстэй. Бид нар Тэнгэр газрыг бүтээсэн тэр бүтээгч, удирдагч бурхан бидний эцэг болсон. Тийм биз дээ? Матай 10:30 дээр харах юм бол та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон гэсэн. Бидний эцэг бидний бүхий л зүйлийг харж бидний толгойн үсийг хүртэл тоолсон нэгэн юуг мэдэхгүй байх вэ? Би итгэн бас тийхүү найдах нь миний бүх зүйлийг сайн мэдэх эзэн үргэлж тусалж өгнө гэдэгт би баттай сайн итгэж байна. Сайхан дуулж байна л та, гэхдээ яг баттай мэддэггүй. Итгэж чаддаггүй. Тиймээс санаа зовнил дотроо амьдрсаар байна. Бид нар бурхны хүслийн дагуу амьдрчих юм бол үлдсэн зүйлийг бурхан хариуцъя гэж байна. Маш олон удаа үүнийг хэлсэн, гэтэл итгэдэггүй. Есүс загалмаа дээр үхээ дахин амьлаад бидний гэм нүглийг зольж аварж өгсөн гэдэгт нь итгэж байна. Бидний амьдралын дотор эзэн бидэнтэй хамт байдаг гэдэгт нь яагаад итгэхгүй байгаа юм болоо их сонирн байгаа үстэй. Еврей 13-ийн 8 дээр харах юм бол Есүс Христ өчигдөр ч өнөөдөр ч бас мөнхөд ивэрэ гэж хэлсэн байна. Есүс Христ өчигдөр ч өнгөрсөнд биднийг аварж өгсөн Есүс өчигдөр их тийм үү? Өнөөдөр ариун сүнсээр бидэнтэй хамт байгаа эзэн. Мөнхөөс мөнхөд түүний улсад бидэнд мөнхөд бидэнтэй хамт байх эзэн яг адилхан нэг юм. Гэтэл өнгөрсөнд биднийг аварсан эзэнд итгэдэг хэрнээ өнөөдөр надтай хамт байгаа эзэндээ итгэдэггүй. Өчигдөр ч өнөөдөр ч мөнхөд өчигдөр өнгөрсөнд мөнхөд ч тийм ээ энэ одоо гэдэг бүгд холбогдох ёстой. Биднийг аварж өгсөн эзэн мөнхийн дэваажинд уулзъя. Энэ газар дээр бол чи өөрийнхөө дур зоргоороо амьдраарай. Тэгж айлцсан нэг нь үү? Харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно. Матай 28-ийн 20 дээр хамгийн сүүлд эзэн дээш авагдахыгаа өмнө энэ ертөнцийн төгсгөл хүртэл би хамт байна гэж хэлсэн баг. Бидэнтэй хамт байж бидэнд тусална гэсэн үг. Тиймээс бидний үлдсэн амьдрал үнэхээр богинохон амьдрал шүү дээ, тийм үү? Үнэхээр богинохон, үнэхээр хурдан өнгөрөх амьдрал. Гэтэл бидэнд өгөгдсөн цаг хугацаа үнэхээр чухал байна. Биднийг аварж өгсөн эзнийхээ төлөө тун удахгүй эзний өмнө зогсохдоо бид нар өөрт маань өгөх тэр алдарсуу шагналын төлөө өөрт өгөгдсөн цаг хугацаагаа хамгийн эрхмээр хэрэглэх ёстой биш үү? За тиймээс Эфес 5-ийн 16 дээр 16-17 дээр харах юм бол та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн ёсоор хий гэсэн. Цаг хугацааг зөв ашиглаа. Мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн ёсоор явж өдөр хоногийг цөөн тал цагийг зөв ашиглах гэсэн байна. Цаг хугацааг зөв ашиглах нь өөрөө мэргэн ухаан байна. Хэрвээ буруу хэрэглэх юм бол өөрийнхөө амьдарч байгаа тэр зорилго нь яг тодорхой биш хүн шиг л болно гэсэн үг. Амьдралын үн цэнийн ч баттай биш. Зүгээр л болсныхан дагуу өөртөө амар хэлбараар тэгж амьдарч болохгүй үстэй. Бидэрт гарцаагүй аврагдсны дараа яаж амьдрах түүнийг даатгаж хэлсэн байна. Мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүс шиг өдөр хоног цөөн тал цагийг зөв ашиглаа. Энэ цаг хугацаа үнэхээр хайран байгаа юм. Гэтэл энд зогцоод өөрөө ч зүгээр л энэ ертөнцийн хүмүүстэй тийм ээ адилхан нийцээд яг адилхан яваад иж болохгүй. Өдөр хоног цөөн тал цагийг зөв ашигла. Тиймээс мунхаг бүү харин эзний хүслийг болохыг ухаар.
Эзний хүсэл юу болохыг ухаарад эзний хүслийг дагаж амьдрахын тулд бидэнд өгөгдсөн цаг хугацааг зөв ашиглаа гэдэг чинь түүнийг зууран байраа гэсэн үг шүү дээ. Өнгөрч байгаа цаг хугацааг алдалгүйгээр Бурхны хүслийг даган амьдрах энэ цаг хугацаа болгож эзний хүсэл юу болохыг ухаар. Тэнгэрийн доорх бүх зүйл тогтоогдсон цаг бүх явдалд хугацаа буй. Энэ сайн мэдээ бүх дэлхийд даяар тараагдах хүртэл Бурхан хүлээгээд төвчээд сайн мэдээ бүх дэлхийд даяар тараагдах юм бол Бурхны тогтоосон тэр цаг хугацаа дүүрэх юм бол Деважинд орох ард түмэн бүгд бэлэн болно. Тэр цаг хугацаа дүүрэх юм бол түүх дуусах болно. Гэтэл бид тэр цаг хугацаа дуусахаас ч аргагүй байгаа энэ төгсгөлийн цаг үед амьдарч байгаа гэдгийг гарцаагүй юм. Номлогчийн үгс 3:11 дээр бүх юмыг тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн. Хүнд харин юу өгсөн бэлээ? Хүмүүний зүрхэнд үр дүнхийг суулгажээ. Бурхан бидэнд өгье гэж байгаа зүйл энэ газрын үзэгдэх зүйл биш. Үзэгдэх юмс бол цаг зуурын харин үл үзэгдэх юмс мөнхийх гэж хэлдэг шүү дээ. Гаднах хүн маань ялзарч байгаач. 2 дугаар Коринт 4:16 дээр бидний махбод баг багаар ялзарч байгаа, баг багаар хөгшөрсөөр байгаа. Энэ амьдрал маань бүгд дуусч байгаа юм биш үү? Тэгэж бодох боломжтой байгаас гэхдээ дуусаад байгаа юм биш. Бидний сүнс доторх хүн маань өдрөөс өдөрт шинжлэгдэж байна. Бидний гаднах хүн махбод өдрөөс өдөрт ялзардаг, доторх хүн маань өдрөөс өдөрт шинжлэгдэг. Тэр тэнгэр өд дүүлэх бүргэд мэт байх нэ. Тиймээс агшин зургийн ялахгүй зовлон маань энэ шинэ гэрээ бичигдэж байх үед Христэд итгэгч нарт маш олон зовлон хавчлага байсан. Израильд евдээчүүд Есүсийг алаад Есүст итгэдэг хүмүүсийг хавчиж элч нарыг алж ямар их зовлон тэнд байсан болоо. Ром дүртэл Неро хаан Христэд итгэгч нарыг бүгдийг нь бариад алаад загалмаа дээр үлгэж байгаад тос асгаж байгаад шатааж алдаг. Дээрээс нь арслангийн араатны хоол болгодог. Ковадис гэдэг кинон дээр гарч байгаа үйл явдлыг бодит үйл явдал байсан. Тэнд үхсэн хүмүүс ямар олон байсныг бид мэдэхгүй. Би Ромд очоод катаком гэдэг тэр газар доорх хонгол руу орж үзсэн. Тэр катаком гэдэг нь Ромын иргэшээлээс зугтсан хүмүүс тийш орсон гэж хэлж байгаа. Тэр газар доорх тэр агуулгууд маш их байдаг. Тэнд Христэд итгэгч нар нуугдаж амьдарсан. Хавчлаганаас зүхтаж. Тиймхүү Христэд итгэгч нар арслан дидүүлээд эсвэл цааслуулаад тэгэх юм бол шөнө нь очоод цогцыг нь авчираад тэр катаком дотор оршуулдаг, булдаг байж. Тэгэд энд нойрсож байгаа гэж бичээстэй байдаг. Хаасаагүй байдаг. Тэр газар доорх хонгол үнэхээр гүн. Зүгээр ингийн нэгэн жуулчин хүн тийшээ очих юм бол төөрдөг байна. Бүр үхэж байсан гэж байгаа. Тэгэд нэг удаа орчих юм бол хаа хамаагүй явчих юм бол гарч чадахгүй. Ромын цэргүүд хүртэл Христэд итгэгч нарыг барих гэж катаком руу ороод гарч чадахгүй байх тохиолдол байсан гэж байгаа. Тэр агуулгын хонгол ямар эдрэтигээ зохион байгуулагдсан гэ. Христэд итгэгч нарын хорогдох хот нь болсон. Энэ бичигдэхтэй үхлээ. Ялалт чинь хаан байна. Үхэллээ. Хатгуур чинь хаан байна. Харин эзэн Христ Есүсээр бид ялалтанд өгдөг бурхан талархал байх болтугай. Энд нойрсож байгаа гэдэг үг хаасаагүй бичээстэй байгаа. Тэр зовлон бэрхшээл хавчлаад итгэлээс ахсан арслангийн хоол болж байхдаа хүртэл. Тиймээс энэ газар дээр Христэд итгэгч нар олон хавчлага зовлон байгаа. Тэр зовлон дотор итгэлээ сахидаг. Гэхдээ тэр зовлон дуусах өдөр Бурхан бид бүхэнд амласныхаа дагуу бидэнд мөнхийг хүсэх тэр сэтгэлийг өгсөн. Бидэнд байдаг. Бидний итгэлээр дамжуулан аврагдсан мөнх амьтаа болсон тэр мөнхийн ертөнцид орох баттай найдвар бид бүхэнд байгаа. Есүс эзэн түүнд итгэдэг бүхэн мөнх амьтаа байхын тулд билээ гэсэн. Бид мөнх амьыг авсан биз дээ.
итгэгч нь мөнх амьтаа болох бөгөөд яллагдахгүй, харин үхлээс гэтэлж амьд шилцээ. Бид бүхэн Бурхны тогтоосон төгсгөлийн цаг үед амьдарч байгаа гэдг нь гарцаагүй. Тэгэж та бүхэн бодогдохгүй байна уу? Сүүлийн үед энэ мэдээ үзэх юм бол байнга л AI хиймэл оюун ухааны тухай гарч байна. AI-ийн цаг үе гэдэл. Аль хэдийн Америкт AI-аас болоод маш олон хүмүүс ажлын байрнаас халагдсан байна. Робот орлож байгаа юм. Хүн хэрэггүй гэж байна. Нэг робот 30 сая орчим болно. Нэгийг аваад за тэгээд гэртээ хоол хийн, аяг угаан, ерөөсө бүгдийн сайн хийдэг гин. За тийм учраас бүр гэр бүлч хэрэггүй болж байна гэж байгаа. Юу ч байсан бай. Одоо бүр жолоочийн хэрэг байхгүй. Өөрийгөө жолооддаг тийм машин цуугаад. За тэгээд нэр өгнө. Душигаа гэлдэг юм бол за. Тийшээ яваарай. Тэнд очиод намайг сэрээгээрэй гэж унтаад өгнө. Тэгэх юм бол эзэн ирчихлээ. Хүмүүсээ энэ бол одоо төсөөлөх биш бодитоор юм болж байгаа. Өчигдөр бас орой мэдээ үзсэн нэг хүн өөрийгөө жолооддаг машин цуугаад ийм байсан гэж ярьж байна лээ. Жолоочийн хэрэг байхгүй байна гэж. За тийм эс. Одоо бидний өмнө ил болох тэр шинжлэх ухааны зүйлсүүд, байгаль экологийн үзэгдлүүд, гамшигуд, дээрээс нь ёс суртахууны асуудлууд гэдэг. Ёс бус явдал өснөөс болж олонхын хайр хөрнөө, өөрсдийгөө хуваа хичээсэн гим нүглэр дүүрэх болон дээрээс нь цөмийн зэвсгийн дайн. Библиэлд энэ бүх зүйл тодорхой бичээстэй байдаг шүү дээ. Цөмийн зэвсэгтэй улсууд одоо 8 улс, за Хойцлонгостой нийлээд 9 улс байгаа бах. Хааны газар хэрвээ нэгэн дэлбэрэх юм бол хэрвээ буруутгах юм бол би ч үхий, чи ч үхий. Хүмүүсээ цөмийн зэвсэгтэй болчих юм бол тэрийг харуулах юм бол би үхнэ гэдэг би ч мэдчихэж байгаа. Тэр тэмцэлдэж байгаа хүмүүсийг харуул чи ч үхий, би ч үхий. За ингээл тэрийг дараа хийнэ. Ганцхан давж дарах юм бол тэр нь нисээд явна. Одоо зөвлөлт холбоот улс Оросын тэр цөмийн зэвсэг нь Вашингтон руу онилсан байна. Харин Америкийн буужин Москвад бууна гэж байгаа. Энэ бүр ингээ бодиттойгоор болох гэж байсан тохиолдол бий. Шинжлэх ухаанчид хэлэхдээ магадгүй хаа нэг газар цөмийн зэвсгийн дан эхлэх юм бол бүх газар энэ дан эхэлнэ. Тэгээд 30 минутын дотор хүн төрлөختний түүх дууснаа. Дэлхий 100 гаруй удаа шатах болно. Энэ ямар нэгэн зохиомол үлгэрийн яриа биш, харин бодит зүйл байна. Ийм аимшигтай цаг үе өмнө хаа байсан бilé? Сайн мэдээ дэлхийд дараах тунхаглагдаж бүх үндэстэн гэрчлүүлэн тэгэхэд төгсгөл ирнэ. Матай 24:14 дээр тэр үг байгаа. Сайн мэдээ одоо 3600 гаруй хэл дээр Библи орчуулагдсан байна. Орчуулагдаж болох бүх хэл дээрээ. Одоо бид нар энэ төгсгөлийн цаг үед амьдарч байгаа гэдг нь үнэхээр гарцаагүй зөрхөөргүй үнэн байгаа. Бидний үлдсэн амьдрал маань зөвхөн эзний төлөө амьдрах хэрэгтэй шүү дээ. Бид нар байнга чэйжилдэг үгаа Ром 14:7 дээр 7:8 дээр бидний хин ч өөрийнхөө төлөө амьдардаг, үхэн ч өөрийнхөө төлөө өгдөггүй. Бидний дунд аврагдсан Христэд итгэгч дунд өөрийнхөө төлөө амьдардаг хүн байхгүй, өөрийнхөө төлөө өгдөг хүн ч байхгүй. Бид амьдарсан ч эзний төлөө, үхлээж эзний төлөө өгдөг. Тиймээс амьдарсан ч үхлээж бид эзнийх. Амьдарсан ч үхсэн ч бид эзнийх юм аа. 1-р Коринт 6:19 дээр та нар бол та нарх биш ээ. Та нарын бие сүнсийг үнтэйгээр худалдаа авсан. Тиймээс биеэрээ Бурхныг алдаршуул. Би чинч сүнс чинч чинийх биш харин эзнийх юм аа. Би өөрийнхөө хүслийн дагуу амьдрах тийм эрх байхгүй юм. Өөрийнхөө төлөө үхэх амьдрах эрхч байхгүй юм. Амьдрсан ч үхсэн ч эзний төлөө, бүх зүйлийг Бурхны алдрын төлөө. Энэ бол гарцаагүй үнэн байхад түүнийг байнга мартаад байдаг. За тиймээс бидэнд илүү эзний төлөө амьдрах цаг нэг олон биш ээ.
Эзэн бидэнд өгсөн цаг хугацааг дэмий хоосон өнгөрөөгөөд байж болохгүй. Бидэнд өгсөн цаг бол үнэхээр чухал. Бидний амьдрал санаа алдах мэт он жилүүд мань бид дуусчээ. Үнэхээр богинохон амьдрал цаг хугацаа. Гэхдээ энэ богинохон хугацааг бид мөнхийн төлөө амьдрдаг байна. Мөнхийн төлөөх одоогийн амьдрал юм. Одоогийн төлөөх одоогийн амьдрал биш, мөнхийн төлөөх одоогийн амьдрал. Тийм биз дээ. Дуулал 39 дээр 4 5 6 7 дээр харах юм бол Израилийн гайхалтай хаан Давид эргэн тойрон дох бүх ил улс орнуудаа бүгдийг нь эзлэн аваад үнэхээр гайхалтай хаан болсон тийм ээ. Израилийн туг нь юу вэ? Одоо гурвалжин хоёр дүрсийг хооронд нь холбосон Давидын од. Давидын од гэж байгаа. Түүнийг өөрснийхөө тугаа болгосон байгаа. Тэр гайхалтай Давид юу гэж хэлсэн бэ гэхээр эзэн миний эцэс хийгээд өдрүүдийн мань хэмжээг надад мэдүүлээч, хэр дороогоо би мэдье. Өөрийнхөө өвхлийг хэр ойрхон байгааг мэдүүлж өгөөч. Ямар сул дорой гэдгийг би мэдмээр байна. Харагтун та өдрүүдийг минь алгын чинээхэн болгосон. Амьдралын минь хугацаа таны өмнө юу ч биш ээ. Давид үүнийг мэдсэн байна. Наполеон миний амьдрал тийм ээ дутмаг зүйл гэж байхгүй гэсэн байгаа. Боломжгүй зүйл гэж байхгүй гэж хэлсэн. Маш бардамаар хэлсэн. Тэр дайн тулдаанд очиод маш олон зүйлсүүдийг тэр хийсэн. Гэхдээ би бүтлгүүтлээ. Хамгийн сүүлдэн дээр миний өмнө боломжгүй зүйл үгүй гэж хэлж байсан тэр хүн боломжгүй зүйлийн өмнө юу ч шатаагүй. Гэхдээ тэрээр бас нэгэн алдартай үгийг хэлсэн. Назарын Есүс тэрээр яллаа. Тэр хүн одоо номыг уншдаг хүн байсан байгаа. Дайны талбар төлөө хүртэл тэрэгэн дээр ном ачиж яваад нэг их цаг унтахгүй хэдхэн цаг унтаад Наполеон юу хийж байсан бэ? Ном уншдаг байсан. Хамгийн сүүлд нь Библийг уншсан юм шиг байгаа юм. Назарын Есүс тэрээр яллаа. Ямар олон хүмүүс Есүсийг хайрлаж, Есүсийн төлөө амьдарч бүр үхэж байна. Тэрээр яллаа. Би харин бүтлгүүтлээ. Тэгэж хэлсэн гэж байгаа. Гэхдээ тэр гайхалтай Давид би үнэхээр сул дорой. Миний амьдрал алганы чинээ юм аа. Үнэн дээр хүн бүр сүудэршгэл явна. Үнэхээр тэр дими юмд л шуугнаа. Тэрээр овоолдог боловч хинч түүнийг исавнаа. Хамгийн сайн үедээ зүгээр нэг амьсгал юм. Дими юмд шуугна. Тэрээр овоолдог. 6 төгс 23 дээр. Хөрөнгөтэй болох гэж өөрийгөө бодволдвол ухаалаг бай, тэр бодлоосоо татгалз. Эд гэдэг нүдэг олзолдогч хармагц айлтгаа. Эд хөрөнгө хоосон зүйл юм. Эд хөрөнгө жигүүр хүртэл ургаад бүргэд мэд тэнгэрт оддог. Зүгээр л нисээд яваад өгөн шүү дээ. Тэгээд Давид бас хэлсэн. Үнэхээр дими юмд шуугна, тэрээр овоолдог боловч хин түүнийг авахыг эс мэднэ. Өө эзэм, би одоо чухам юу хүлээн вэ? Миний найдвар танд л байна. Тэр гайхалтай Давид нэгдсэн нэг улсыг цогцлоосон байгаа. Үнэхээр гайхалтай том алдар суу эрх мэдэлд хүрсэн мөртлөө миний найдвар танд л байна. Үнэхээр Давидын итгэл гайхалтай байсан. Бид ч бас тийм итгэлтэй байх ёстой үстэй. Яков 4:14 дээр учир нь та нар хэсэг зур үзэгдээд дараа нарилах уур манан шүү дээ. Бидний энэ газар дээрх амьдрал түрхэн зур харагдаж байгаа алгуулах уур манантай адилхан гэсэн байна. Еврей 11:1 харцгаая. Еврей 11:13. 11:13.
13-оос би уншия. Тэд бүгд амлалтуудыг авалгүйгээр харин холоос тэдгээрийг харж батлан хэлж өөрсдийгөө дэлхийд гадны хүн ба түр суурьшигч гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо өөд болсон билээ. Учир нь тийхүү ярьсан тэд их нутаг хайж буйгаа тодорхой харуулсан. Үнэн дээр тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байсан. Харин тэд үлэмжтэй нутгийг хүсэж байв. Тэр бол Тэнгэрлэг орн мөн. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь тэрээр тэдэнд хот бэлджээ. Хуучин гэрээний үед төрүүлэн явж байсан итгэлийн хүмүүс газар дээр харийнхан бөгөөд түр суурьшигч байсан. Филиппой 3 дээр бидний Тэнгэрийн иргэний харьяал тэнгэрт буй аврагдах юм бол Тэнгэрийн улсад бид нэр иргэний харьяатай болж байгаа. Бидний иргэний харьяал тэнгэрт буй. Газар дээр харийнхан бөгөөд түр суурьшигч юм аа. Тэгэхээр гадны хүнд төрсөн нутаг гэж байгаа хүмүүс өөрийнхөө төрсөн нутгийн гэртээ тийм ээ нутгаа сансан явж чадахгүй юм да гэл. Тэр өөрийнхөө төрсөн нутаг руугаа явж чадахгүй. Тэр нь яг жинхэнэ нутаг нь биш байхгүй. Өөрийнхөө төрсөн нутагт байгаа хэрний тэгэж дуулж байна. Бидний төрсөн нутаг, их нутаг маань тэнгэрт байгаа. Хэрвээ тэдэнд гарч явсан нутгаа санаж байсан бол буцах зам байсан. Боломж байсан. Буцаад явсан ч байхгүй. Төрсөн гэр минь, уд мод минь инжилж хоосон. Тэр төрсөн нутаг дах тэр уд модыг нь тарай хайжсаа очиод үзсэн байдгүй. Одоо тэнд нь хурдны зам тавигдсан гэж. Тэд одоо төрсөн илүү дээр нутгийг одоо хүсэн хүлээж байгаа. Тэр бол Тэнгэрлэг орн мөн. Бидэнд тэнгэрт бэлдсэн, бидний төлөө бэлдсэн шин тэнгэр, шин газар. Тэгээд Бурхан тэдний төлөө нэгэн хотыг бэлдсэн. Бурхан бидний төлөө нэгэн мөнхийн алдар сууд хотыг бэлдэн тавьсан баг. Иохан 14 дээр харах юм бол би та нарын төлөө байх газрыг бэлдсэн гэсэн. Би та нарт орон байр бэлтгэхээр явна. Би явж та нарт орон байр бэлтгэл дахин ирж та нарыг өөртөө авна. Эзэн яваад бидний байх газрыг бэлтгэхээр явлаа гэсэн баг. Дахин ирэх үедээ биднийг дагуулan яваад тэр улстай аваачна. Тэр улсыг та бүхэн хүсэн хүлээхгүй байна уу? Энэ газар дээр бид нар харийнхан төр суурьшигчим харийн хүнд ганцаардмал дээрээс нь хэл яриач сайн ойлголцохгүй үстэй. Адилхан улсын хэл хэрэгжилж байгаа мөртлөө бодол нь хөтлөө ойлголцохгүй байгаад гадны хүнд ямар байх вэ? Аврагдсан хүмүүс хоорондоо сайн ойлголцдог, нөхөрлөж болдог, адилхан итгэл, адилхан найдварыг тээсэн хамтдаа амьдарч байгаа учраас хоорондоо ойлголцохгүй байгаа нь тэр гадны хүн, харийн хүн юм байх нэ. Тийм учраас бидний хүлээж байгаа зүйл нь тэр мөнхийн Бурхны улс, бидний төлөө бэлдсэн тэр улс байгаа юм. Тэгээд Еврей 13 дээр бүгднийг харъя. Еврей 13 Еврей 13:14-ийг хамт уншъя. Учир нь энд бидэнд бат орших хот алга. Харин бид эрэх хотыг ирж байна. Энд бидэнд бат орших хот алга. Мөнхөд амьдрах газар биш ээ. Түрхэн байж байгаад явах, орхих газар. Түүнд өөрийнхөө бүх найдварыг тавьж болохгүй. Энэ газар дээр урт удаан амьдрах юм шиг баахан юм билээ тавьчихдаг. Гэтэл эзэн ирчих юм бол бүх зүйлийг хаяад орхиод явна шүү дээ. Баяртай ертөнцөө би явлаа. Тэгэхээр энэ ертөнц биднийг тийм ээ Тэнгэр элч намайг эргэж Тэнгэрээс дуудаж байна. Би энэ газар дээр байх сэтгэл надад үгүй. Тэнгэр элч нар биднийг хурдан хүрээд ирээ гэд даллаж байна гин.
бидэнд бат оршихот алга. Харин бид эх хотыг ирж байна. Удахгүй эрг бурхны улсыг бид нар хүлээж байгаа үстэй тийм үү? Христэд итгэгч нар тун удахгүй ирэх тэр баттай ирээдүгөө хараад амьдарч байна. Нийт ертөнцийн хүмүүс баталгаагүй ирээдүйн төлөө амьдарч байгаа. Цаашдаа нэг бүдэг бодог болчих байлгүй, болох бах, бүтэх байх гэл. Ямар ч баталгаа байхгүй ирээдүйнхээ төлөө. Харин бид нар мөнхийн дээрээс нь баттай тэр найдварынхаа төлөө бид нар алдарт улсын төлөө амьдарч байгаа. 1-р Петрийг бас харцгаая. 1-р Петр 1-р Петр 1-ийн 3 4-ийг харъя. 1-р Петр 1-ийн 3 4 хамт уншъя. Эзэн Есүс Христийн маань эцэг бурхан магтагдах болтугай. Учир нь бурхан өөрийн агуу өршөөлөөр үхэгсдээс амьсан Есүс Христийн амьлаар биднийг амьд найдвар өгөөд мөхөшгүй, бузартаагүй, алга болохгүй харин та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өвөөд дахин төрүүлсэн. Эзэн Есүс Христийн маань эцэг бурхан магтагдах болтугай. Өөрийн агуу өршөөлөөр. Өршөөл гэдэг нь биднийг өрөвдсөн хайр. Өршөөлөөр дүүрэн бурхан маань биднийг хайрлаж алдаа зөрчил дотор өгсөн биднийг Христтэй хамт амьд болгосон. Та нар нэгүслэр аврагдсан билээ. Эфес 2:4-5 дээр гарч байгаа. Тийм учраас тэр агуу өршөөлөөрөө биднийг үхэгсдээс амьсан Есүс Христийн амьлаар биднийг амьд найдвар өгөөд мөхөшгүй, бузартаагүй, алга болохгүй харин та нарын төлөө тэнгэрт хадгалах өвөө дахин төрүүлсэн. Ус болон сүнснээс эс төрн тэр нь бурхны хаанчлалд орж үлч чаднаа. Иохан 3:5 дээр ус гэдэг нь Есүсийн загалмайн үхлийг хэлж байна. Бидний гмийг золсон гэдгийг хэлж байна. Усан шүүлтийг хэлж байгаа. Үерийн үед шүүхэд дээрээс нь баптизм хүртэх үед эзэн бидний төлөө тэр шүүлтийг авсан. Дахин төрсөн эзэн ус ба сүнс Есүсийн үхэл ба амьлал. Тиймээс үхснийхээ дараа дахин амьлаад биднийг амьд өөд найдвар өдөлсөн. Аврагдсан хүн, дахин төрсөн хүн найдвар байгаа шүү дээ. Амьд найдвар. Энэ ертөнцийн найдвар гэдэг юм зүгээр л нэг хүсн найдах төдий болчоосой гэж найддаг. Харин бидний найдвар бол амьд найдвар. Тэрээр мөхшгүй, бузартаагүй, алга болчихгүй амьд найдвар өд. Бурхан бидний төлөө тэр мөнхийн өвийг бэлдсэн байж байгаа. Мөнхийн өвийг бидэнд зөвшөөрж өгсөн байна. Бид тэр улсыг хүсэн хүлээнгээ амьдардаг байна. Тэр найдвараа марталгүйгээр амьдрах хэрэгтэй. Бид нэр гүйж байгаа хүмүүс шүү дээ. Тэр марафоны тамирчин барайгаа хараад барай өөдөө нүдэ тийшээгээ тогтоож байгаад бүх хүчээ дайшлаад гүйдэг. Тэгээд барай гэж явж ороод тэндээ ороод үгсэн ч болно. Тэр олимпийн тамирчин явж байгаад хажууд нь гинт чимээ гарангуул юу юм бол гэж нэг хараад эсвэл нэг гой сонирхолтой юм байх юм бол харцгаал ядраад байвал нэг сууж амарчгаал ингээд яваад байвал ямар тамирчин байх юм бэ? Дараа нөгөө барай нь хаана гэдгээс мартчихна. Тэгж болохгүй тийм ээ. Тэр барай руугаа харцаа тогтоож байгаад хичнээн амьсгалан давчдаж хөлн цуцаж байсан ч яг л Филиппой 3 дээр гарч байгаа шиг барай өөд гүйдэг гэж хэлсэн биз дээ. Бид бүхэн зориг руугаа гүйдэг байна. Тиймээс дахин дөрүүлэн амьд найдвар өөд бузартаагүй, алга болчихгүй тэр амьд найдвар өөд бидний хөдөлтгөө. Та нарын төлөө тэнгэр дэх найдвар юм аа. Тэр найдварынхаа төлөө
Ром 8 дээр харах юм бол найдвар дотор аврагдсан гэсэн. Мөнхийн найдварыг олж авахын тулд аварж өгсөн байна. Аварсан байна. Энэ найдвар нь харагддаггүй. Харагдаж байгаа найдвар нь найдвар биш ээ. Харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийг тисэж ядан хүлээдэг. Тэр найдвар биелэгдэх хүртэл тисэж гүүх ёстой. Тэр зориг руугаа бариа руугаа. Тиймээс бид хүн одоо амьдарч байгаач яг одоо амьдарч байгаач одоогийнхоо төлөө биш харин мөнхийн алдар сууны тэр өдрийн төлөө яг одоо амьдардаг. Еврей бүгдээ харцгаая. Еврей 10-ын Еврей 10-ын 34-ийг харъя. Еврей 10-ын 34 би уншия. Учир нь илүү сайн мөнхийн өмчтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдыг өрөвдөж, ид хөрөнгийг чинь дээрэмдэж тонходч баяр хөөртэй байсан. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хай. За энэ анхны чуулганы үед хүртэл итгэлийнхээ төлөө, сайн мэдээний төлөө өргөгдсөн хүмүүс байсан. Хоригдсон хүмүүс олон байсан. Хоригдогсод ид хөрөнгийг чинь дээрэмдэж тонходч та нар баяртай байсан. Христэд итгэгч нарыг бариад шоронд хорж байсан, алж байсан. Тэр хүмүүсийн бүх ид хөрөнгийг нь бүгдийг хураан авч байсан байгаа. Дээр үе тэр католикос. Энэ католик ямар олон Христэд итгэгч нарыг алсан гэ? Гаж урсгалынхан гэж бүгдийг нь цаазалдаг байсан байгаа. Тэгээд эд хөрөнгийг нь улстайгаа чуулган нь хуваагаад авчихдаг байсан байна. Өөрсдөө католикийн тэр сургаалд нийцэхгүй байна гэх юм бол шууд гаж урсгал гэж байгаад ямар нэгэн шүүх энэ төр байхгүйгээр шууд л хөнөөдөг байна. За өглөө. Тэгэх юм бол католикод тийм ээ энэ бүр түүхэнд нь гардаг учраас энэ байхгүй юм яриад байгаа юм биш яг бодитоор болсон зүйл. За тэгээд ид хөрөнгийг нь хувааж аваад улстайгаа сүм нь хувааж авдаг байсан байгаа. За тэгээд анхны чуулганы үед ид хөрөнгөө дээрэмдүүлсэн ч тэд баяр хөөртэйгээр тооцдог. Мартин Лютер тийм байсан тийм ээ. Гэр бүл ид хөрөнгөө одоо өөртөө хамаагүй гэж тооцдог байсан. Булаалгадагч бай, гэр бүлээ алуулдагч бай. Хамаагүй. Би үхлээж эзний өмнө очноо. Энэ булаалгаж байгаагаа хүртэл баяр хөөртэйгээр тооцсон. Тийм учраас аваад яваа. Яагаад вэ? Илүү дээр шагнал байгаа гэд итгэдэг. Бурхан бидний төлөө бэлдсэн мөнхийн шагнал байгааг итгэж байгаа учраас түрхэн байж байгаа алга болох зүйлээ булаалгаад алдсан ч бай, гүйч бай. Өөрийнхөө газар дээр байгаа тэр өв хөрөнгөө алдах нь баяр хөөр гэж тооцсон. Илүү дээр найдвар байгаа учраас юм. Бид бүхэн мөнхийн алдар сууд тэр алга болчихгүй, муудахгүй, ялзрахгүй өвөөд бид бүхэн тэр өв бидэнд байна. Энэ газар дээр бид бүхэн байсан ч байгаагүй ч бидний найдварын газар дээр байхгүй. Номлогчийн үгс. За, номлогчийн үгс 5 дээр гарч байгаа. Юу ч авчраагүй. Мөн юу ч авч явж чадахгүй. Нүцгэн ирээд ирсэн шигээ нүцгэн буцаж явдаг. Тэрээр зүтгэлээс гартаа аваад явчих юу ч үгүй. Арилах ажаа гэсэн тийм үстэй. Бид нар хоосон гартаа ирээд хоосон гартаа буцдаг. Хоосон ирээд хоосон буцдгаа гэдэг шүү дээ, тийм үү? Хоол хүнс хувцс хунар байвал эдгээрээр сэтгэл хангалуун бай. Бид нар элбэг хангалуун байх, ямар нэгэн тийм шунал, тийм зүйл бидэнд байх шаардлагагүй. Бид нар эзний хүслийн дагуу амьдраад, эзний хаанчлал, алдрын төлөө амьдраад, эзний өгсний дагуу амьдрахад л болно. Тэгж байгаад эзэн хүрээд ирэх юм бол явхад л болно, тийм үстэй. Энэ газар дээр мөнхийн амьдрах тийм найдвар бидэнд үгүй ээ.
За тиймээс Давид ч хүртэл дуулал 23-ийн 6 дээр эзэн таныхаа өргөө хотод ашид мөнхөд би амьдран суунамжээ. Давид Бурхны өргөөнд мөнхөд оршин сууна гэдэг нь түүний жинхэнэ сэтгэлийн найдвар нь байсан байна. За тиймээс Христэд итгэгч нар тун удахгүй явах энэ ертөнцийн хоосон зүйлс хамаг найдвар сэтгэлээ зориулж болохгүй юм аа. Одоо бид нар түүний хаанчлал тэр хаанчлалын бидний өмнө ойрхон байна. 1-р Иохан 2-ыг 1 төр харцгаая. 1-р Иохан 2 1-р Иохан 2-ын 15 2-ын 15-аас 17 хүртэл хамт уншъя. ертөнц хийгээд ертөнцид байгаа юмсад бүү дурал хэн нэг нь ертөнцид дуралдаг бол түүнд эцгийн хайр алга. Учир нь ертөнцид байгаа бүхэн тухайлбал махбодын хүсэл дачаал, нүдний хүсэл дачаал, амьдралын бардамлал нь эцгээс бас харин энэ ертөнцөөс ирдэг юм. ертөнц хийгээд түүний хүсэл дачаал өнгөрнө, харин Бурхны хүслийг үйлдэгч нь мөнхөд оршино. Энэ ертөнц хийгээд ертөнцид байгаа юмсад бүү дурлаа. Дурлж болохгүй гэдэг чинь сэтгэлээ бүү булаалгаа гэж байна. Мөнгөнд дурлах нь хамаг мөгийн үндэс мөн. Мөнгөнд зүрх сэтгэлээ булаалгаж болохгүй. Хичээнгүйлэн мөнгө оллоо. Тэр мөнгөө сайн мэдээ тараахад эзний хүслийн дагуу хэрэглээд байхгүй да эзэнд сэтгэл хангалуун байгаад байхгүй сэтгэл хангалуун байж байх юм бол түүнийг өөрийнхөө төлөө биш харин Бурхны алдрын төлөө хэрэглээд. Тиймээс бүү хайрл, бүү дурлал гэсэн. Энэ ертөнцид дурлах нь дурлагчд эцгийн хайр түнд байхгүй. Энэ ертөнцийн зүйлийг хайрлах нь Бурхны хайр. Бурхны хайрыг тэрээр өөрөөсөө үгүй хийж байгаа хэрэг юм. Энэ ертөнцийн бүхэл зүйл нь махбодын хүсэл дачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал, хүнсэн цайнууд нь нүд булаан ухаан дэлмээр хорхоо хүрмээр сайхан харагцсан. Тэр сайн мөг мэдүүлэгч модны Жимсээр Адам Ява хоёрыг үхэх хүргэж эден цэцэрлэгээс хөөгдүүлсэн шүү дээ, тийм ээ? Бузар сүнс. Одоо энэ ертөнцийн зүйлсүүд махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал, хүнсэн цайнууд булаан ухаан дэлм хорхоо хүрм сайхан зүйлээр ийм зүйлсүүдийг авч биднийг хүмүүсийг завхруулдаг, там руу чирээд явдаг. Христэд итгэгч нар ч хүртэл үүгээр мэхлэгдээд итгэлээрээ амьдарч чадахгүй бүтлгүүтэд хүрэгдэг байгаа шүү. Тэгэхээр бид өхөн тэнд нурж унж болохгүй. Бид нар энэ зүйл маань эцгээс ирдэг юм биш ээ. Харин ертөнцөөс ирдэг ээ. ертөнц түүний хүсэл тачаалж өнгөрөн одно. Үгүй болох юм. Зөвхөн Бурхны хүслийн дагуу үйлдэгч нь түүний дараа юу лээ? Зөвхөн Бурхны хүслийн дагуу үйлдэгч нь мөнхөд оршино. 1-р Иохан 2:17 дээр энэ Америкийн алдарт сайн мэдээ тараагч Дээл Мүүдигийн тэр булчны чулуун дээр нь бичигдсэн байдаг. Зөвхөн Бурхны хүслийн дагуу үйлдэгч нь мөнхөд оршино. Бид Бурхны хаанчлал түүний алдрын төлөө амьдарч байгаа. Сая 2-р Коринт 4:18 дээр бид нар харагдах зүйлийг бас харин үл үзэгдэх зүйлсийг хардаг. Харагдах зүйл нь хоромхон зурих, үл үзэгдэх зүйл нь мөнх. Сайн мэдж штэ тийм ээ. Бидний нүдэнд үзэгдэх зүйл бол нүдэнд хүнсэн сайн, нүд булаан, ухаан дэлгэм, хорхоо хүрм сайхан харагддаг бузар сүнс түүгээр яг л тэр загасны дэгэндх өгөөш шиг биднийг тавиад тэндээс 100-аад аваад татаад аваад өгнө. Христэд итгэгч нар түүнээс 100-аад авч болохгүй. Үзэгдэх зүйл нь төр зурих, үл үзэгдэх зүйл нь мөн хийх юм аа. Бидэнд харагдахгүй байгаа ч гэлээ мөнхийн алдар сууд Бурхны амлалтанд нь итгээд амьдардаг. Матай 26-гийн 39 дээр Есүс эзэн хамгийн сүүл Гетсеманы залбирт залбирсан. Цэцэрлэг залбирахдаа эцэг минь болж игэл надаас энэ агийг өнгөрүүлээч. Есүс бидтэй адилхан мах үдт бодтой байсан. Ядардаг,
Ямар их ядарсан болоод Галилийн нуур дээр явж байх үедээ тэр завин дээр унтсан байх уу? Шуурж байхад хүртэл шүү дээ. Есүс цангасан. Бидэнтэй яг адилхан махбод юм. Есүс хэд хэдэн удаа уйлж байсан. Тийм биз дээ. Ташуурдуулаад өвдөж байсан байна. Загалмайн тэр зовлон хүний авч болох тэр хамгийн том зовлон байна. Тэгээ үхэхдээ хүртэл зүгээр шууд үхсэн байл зүгээр шүү дээ. Гэтэл загалмайн тэр аимшигтай тэр нүд хайлтармаар тэр ташуурдвал тэр арьсан сурны үзүүрт яс дээрээс нь төмрийн хэлтэрхий уйчгсан. Дээрээс нь Ромын зэргүүд Есүсийн нүүрлөө нулимсан толгоогоор нь хулсан саваагаар цогсон янз бүрийн харааллыг урсгасан байна. Бурхантай адил бүтээгч тэр нэгэн хүнээс тэгж их готомшгийг амссан байгаа. Загалмайн шийтгэлийг аваад ташуурдуулан унсан ч гэлээ дахин босч ирээд загалмайгаа үрээ Голготын толгойд хүртэл өгсөн явсан. Загалмайгаа үрээ 6 цагийн турш түүн дээр ус цусаа бүгдийг урсгаад өгсөн шүү дээ. Гэтэл Есүс болж өгвөл надаас энэ аягийг өнгөрүүлээч. Бурхан минь ээ, энэ загалмай дээр өөхөхгүйгээр хэрвээ өөр арга байгаа бол тэгж хийж өгөөч ээ. Өнгөрүүлж өгөөч. Хэрвээ тэр өнгөрсөн бол бид бүхэн аваад бид нар там руу явна. Есүс загалмай дээр өөхөхдөө Бурхан минь юунд та намайг орхив? Юунд орхисон бэлээ? Хүмүүс биднийг там руу явуулахгүй тулд биднийг хаяхгүй тулд Бурхан өөрийн цорын ганц хүүгээ орхисон байна. Юунд та намайг орхив? Эцэг таны хүслийн дагуу болгоо. Бид ч бас зарим үед зовлон тохиолдох юм бол миний хүслээр биш ээ. Бурхан минь эцэг таны хүслийн дагуу болгоо. Амьдруулсан ч өхүүлсэн эзэн та өөрийнхөө хүслийн дагуу байгаарэ гэж хэлэх ёстой үстэй. 2 дугаар Коринт 5-ын 15 дээр нэг нь бүгдийн төлөө өгсөн тул бүгд өгсөн гэж бид ятгагцсан. Тэрээр бүгдийн төлөө өгсөн учраас амьд байгсад Есүсийн үгснээр бид бүхэн амьдэрсэн. Амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бас харин өөрсдийнхэн төлөө өгөхэд амьдуулагдсан түүний төлөө амьдрнаа. Яагаад эзэн Есүс бидний төлөө өгөж биднийг аварж өгсөн бэ гэвэл түүгээр дамжуулан аврагдсан амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бусаа. Харин өөрсдийнхэн төлөө өгөхэд амьдуулагдсан түүний төлөө амьдрнаа. Эзэн Бурхантай адилхан тэр нэгэн бидний шиг гэмтний төлөө биднийг аврахын тулд үхээ дахин амьлсан. Аврагдсан бид нар одоо өөрсдийнхөө төлөө бус харин өөрсдийнхэн төлөө үхээд амьлуулагдсан эзний төлөө амьдардаг юм. Тэр бол биднийг аварж өгсөн зориг байна. Хоёрдугаар Коринтосны харъя. 2 дугаар Коринт 5-ын 2 дугаар Коринт 5-ын 19 2 дугаар Коринт 5-ын 19 биш 5-ын 9 байна. 5-9-ийг хамт уншъя. Тиймд гэртээж байсан холдож чадсан түүн таалагдах нь бидний ирмэлзэл билээ. Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх 10 дээр. Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой бөгөөд биеэрээ үлдсэн сайн эсвэл муу бүхнийхээ төлөө хүмүүр хариугаа авах болно. Илж Паул гэртээж байсан холдож чадсан. Үгсэн амьдэрсэн ч гэсэн үг шүү дээ. Түүнд таалагдах нь бидний ирмэлзэл билээ. Амьдараа эзэн таалагдана гэвэл амьдрах ёстой, үхээ таалагдана гэвэл үхэх ёстой, үгсэн амьдэрсэн ч. Энэ бол бид бүгдээрээ Христийн шүүх судлын өмнө гарч ирэх ёстой бөгөөд гарцаагүй аврагдсан хүн яаж амьдэрсэн бэ?
Эзнийг ирэх үед тэр шүүх судлын өмнө гарна. Тэр нь ил болно. Там руу явах хүмүүс шүүгдээ там руу явна. Яах вэ? Ямар их гэм нүгэл хийсэн бэ гэдгээрээ үйлсийнхээ дагуу тэрээр шүүгдэнэ. Харин өөрийнхөө хийсний дагуу үйл шүүгдэж тамд очин зовх болно. Харин аврагдсан хүн нь тийм ээ семинар хийхдээ бид нар хэлдэг. Аврагдахгүй л ядаж баг гэм нүгэл хий. Ямар ч байсан өөрийнхөө хийсэн гэм нүглийн дагуу тэр зовлон нь их байх болно. Аврагдсан хүн аврагсныхаа дараа эзнийхээ өмнө зогсох өдөр хүртэл яаж амьдарсан бэ гэдгээрээ хүн болгон шүүгдэнэ. Христийн шүүх судал өөрийнхөө биеэрээ үйлцэн сайн эсвэл муу бүхнийхээ төлөө хүн бүр хариугаа авнаа. Бурхны хүслийн дагуу амьдарсан бол сайн, хүслийн дагуу амьдраагүй бол муу байна. Сайныг үйлцсэн бол сайныхаа дагуу шүүгдэнэ. Эзэн ирэх юм бол эзний аврагдсан хүн яаж амьдарсан бэ? Тэр нь бүр цэгцлэгдэнэ гэсэн үг. Цэгцлэх тэр өдөр нь болно. Жилийн эцэст байх юм бол ингээл юмаа цэгцэлдэг үстэй. Сайн хийсэн үү, муу хийсэн үү, дүгнэлт хийдэг. Эзнийг ирэх үед бид яаж амьдарсан бэ гэдгийг цэгцлэх ёстой зүгээр үү? Тиймээс Илч Паул би үгсэн ч амьдарсан ч эзэнд таалагдах нь миний ирмэлзэл билээ. Тэгж хэлсэн ба. За тэгвэл бид 2 Тесалоник 1:12 дээр харах юм бол бид Христ Есүсээр дамжуулан аврагдсан учраас тэр Есүсийн нэрийн төлөө зовлон авсныхаа дагуу эзэн бас алдрыг авна гэж хэлсэн байна. Бид нар эзэнд алдар суг өргөх юм бол эзнийг ирэх өдөр тэр чинээгээр бидэнд бас алдар ирэх болно. Тийм ээ? Тийм үг байна уу үгүй юу? Харах хэрэгтэй байна. 2 дугаар Тесалоник 1:12. 2 дугаар Тесалоник 1:12. 2 дугаар Тесалоник 1:12. Хамт уншия. Ингэснээр бидний Бурхны ба эзэн Есүс Христийн нэгүслийн дагуу эзэн Есүсийн нэр та нарын дотор, та нар түүний дотор алдаршнаа. Бидний Бурхан ба эзэн Есүс Христийн нэгүслийн дагуу эзэн Есүсийн нэр та нарын дотор, та нар түүний дотор алдаршна. Тэр аврагдсан хүн биднэр дамжуулан Бурхан бас алдарших ёстой. Бурханд алдрыг өргөх ёстой. Та нар бас түүний дотор алдаршнаа. Бид нар Бурханд өргөсөн алдрынхаа чинээгээр тэр өдөр бид ч бас алдар сууг авах болно гэсэн байна. Алдар сууг. Бурханд алдар өгөхгүй байж Бурханы өмнө очиход авах алдар гэж байх болов уу? Аврал бол Бурханы нэгүслийг бүгд адилхан авсан. Ялгуурлалгүйгээр өгсөн гэсэн. Гэхдээ алдар сууны хувьд ялгуур байна. Ялгаа байгаа. 1-р Коринт 15 дээр нарны жавхаа, сарны жавхаа өөр, одны жавхаа ч өөр байдаг. Од одноос жавхаагаараа ялгардаг. Илч Паулын алдар суу, Петрийн алдар суу үг дамжуулж агаад чулуугаар шүдүүлж өгсөн Стефан ахлагчийн ч алдар суу нь ялгаатай. Бүгд ондоо ялгаатай байна. Эзэнд алдар сууг өргөх тэр чинээгээр алдар суугийг бидэнд эргүүлээд өгнө. Тэр өдөр тэгж бодонгоо. Ром. За Библиэс харсан дээр юм байна. Ром 8-17. Ром 8:17. Ром 8:17, 18. 8:17, 18-ыг хамт уншъя. Тиймээс хэрв бид хүүхдүүд нь юм бол өв залгамжлагч бас мөн Христтэй хамт алдаршуулгахын тулд бид түүнтэй хамт зовлогдвол бид Бурхны өв залгамжлагчд. За бид Бурхны хүүхдүүд, Бурхны
өв залгамжлагч юм аа. Христтэй хамт өв залгамжлагч. Бид түүнтэй хамт алдаршуулахын тулд түүнтэй хамт зовдөг. Эзэнтэй хамт алдрыг авахын тулд бид зовлон гэж хамт авах ёстой. Эзний алдарт орохын тулд ямар их зовлон эдэлсэн бэ? 1-р Петр 1:12 дээр зовлон ба дараа ирэх алдар гэсэн. Зовлон аваад алдар руу орсоо. Бид ч бас түүнтэй хамт алдрыг авахын тулд зовлон авах ёстой. Анхны чуулганы үеийн итгэгч нарт олон зовлон байсан, маш олон хавчлага байсан. Одоогийн зовлон бол агшин зуурын ялихгүй зовлон, алдрын мөнхийн жинг үлэмж архивжуулдаг. Тиймээс анх 2-р Коринт 4-ийн 17 дээр учир нь агшин зуурын ялихгүй зовлон нь агшин зуурын тэр зовлон гачлан маань алдрын мөнхийн жинг үлэмж бидэнд архивжуулж байдаг. Зовлон агшин зурих байна, алдар суун мөнхийх байна. Алдрын мөнхийн жинг бидэнд үлэмж архивжуулж байна. Тиймээс Христтэй хамт алдрыг авахын тулд зовлон гэж хамт авах ёстой. Одоогийн зовлон агшин зурын ялихгүй зовлон. Энэ зовлон бол хожим бидэнд ирэх алдрын хажууд бүр жишхийн харьцуулахын аргагүй зүйл. Зовлон үнэхээр жижигхээ өчүүхэн зүйл. Бидний авж байгаа зовлон. Үхээс илүү дээр зовлон гэж байх уу? Харин алдар бол мөн хийх оо. Яах вэ? Тийм баха дургу байна уу? Авмааргүй байна уу? Өнөөдөр 100,000-ыг хөрөнгө оруулал 3 жилийн дараа танд эргүүлээд 1 тэрбумыг өгнө гэвэл та хөрөнгө оруулах уу, оруулахгүй юу? Хөрөнгө оруулахгүй бол тэр л тэнэг хүн байж таарна үсттэй. Одоо тэр ламбарданд очоод тэр зээл аваад ч хамаагүй өгнө. Тэгээ бид нэр одоо өгж байгаа энэ нэг жижигхэн өчүүхэн зовлон бол юу ч биш юм. Хоромхон зургийн зовлон. Энэ бол бидэнд ирэх алдар нь харин бүр илүү агуу мөнхийн юм. Бүр харьцуулахын чаргагүй байх нь агшин зургийн ялахгүй зовлон бидний алдрын мөнхийн жинг үлэмж архивжуулж байна. Энд одоо буй зовлон бидний хожим мэрэг зовлонтой харьцуулахын аргагүй. Ийм багтал авмааргүй байна уу? Энэ үгэнд итгэхгүй байгаа бол уус чадахгүй л дээ. Энэ ертөнцийн тэр чихэрлэг зүйлсийг л бодоод байдаг. Бидэнд чихэрлэг зүйлс байгаа эзний төлөө гэхдээ гашууныг идэх уух үеч байдаг. Тэр мөнхийн алдар суутай харьцуулбал юу ч биш байх болно. Бидэнд өгсөн эд хөрөнгө ч гэсэн өнгөрсөн удаа Христэд итгэгч эд хөрөнгийн хэрэглээ гэж өвлийн цугларлаар заасан байгаа. Христэд итгэгчд өгсөн эд хөрөнгө нь мөнхийн Бурхны ажлын төлөө яаж хичээнгүйлэн хэрэглэх ёстой вэ? Түүнийг мэдэх ёстой. Шудраг ус эд хөрөнгөөр анд нөхдөд болоо. Энэ ертөнцийн эд хөрөнгөөрөө Бурхны хүслийн дагуу хэрэглээ. Тэгээд дивааж руу хамт явах анд нөхдөд бол гэсэн байна. Эзэн бидэнтэй адилхан гинтнийг аварч анд нөхрөө болгохын тулд загалмай дээр өгсөн биз дээ. Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуухаар байхгүй. Түүнийг ухаарсан бол та нар тушаасныг минь үйлдвэс. Миний нөхөд мөн. Одоо бид нар мөнхийн диваажинд орох тэр анд нөхдөд болгох хэрэгтэй. Там руу явж байгаа хүнийг сайн мэдээ тарааж авралт хүргэлээ. Мөнхийн диваажинд очих анд нөхөр болно. Тэгвэл энэ газар үгүй болох үед бидний нөхөрлж байсан анд нөхөдөө мөнхийн газар хамтдаа нөхөрлөг болно. Хүлээж авах болно гэж хэлсэн. Ахан дүүс нар маань миний төлөө залбирч тэгэж золиослж байгаагүй бол би аврагдаж чадахгүй байх байсан да. Тэгээ бид бүхнийг хүлээн авах үедээ тэр нь ямар том тайтгарал, ямар том баярхөр болгоолоо. Тэр хүн болгон нэг хүн бүр аврагдах нь одоо ч гэсэн хин нэгэн золиослоо хин нэгэн аврагдаж л байгаа. Эзний өмнө очих юм бол эзэн мэддэг шиг бид бүгдээрээ мэддэг болно. Бид нэр дэлхийн сайн мэдээг тарааж байна. Одоо дэлхий дээр
82 улсад дэлхийн сайн мэдээ одоо тараагдж байгаа. Одоо улс дотроо гэхэд 235 чуулган байна. 235 чуулган байгаа. Гадны улсуудад 82 улсад за би тоог байг мартчихад байдаг. 1165 чуулган байгаа. Гадны улсад байгаа чуулганууд. За ихэнх л баг ядуу зүтүү ус. Ямар ядуу байдаг гэ. Бид нар сайн мэдээ тараагч нарыг явуулж байна. Чуулганы байрыг бэлдэж өгч байна. Дээрээс нь амжиргааны зардал гээл. Сайн мэдээ тараагч нарыг хүүхдүүд бас сурах, боловсрох ёстой. Машин тэрэг байх ёстой. Ямар их энэ сайн мэдээний зардал гардаг болоо мэдхүү. Гэхдээ ахын дүүснэр маань үүнийг хийж байгаа. Гэхдээ одоо хин нэгэн ямар нэгэн золиос гаргаад аврагдах хүмүүс их гарч ирж байгаа. Бид нар сайн мэдэхгүй, бурхан бол мэдэж байгаа. Бурхан толгойн үсийг хүртэл тоолсон байхад яаж мэдэхгүй байх юм бэ? Дуулал 147-гийн 7-4 дээр тэрээр оддыг хүртэл дугаарлсан гэсэн. Тэгээд оддыг бүр нэрээр нь дууддаг гэсэн. Бурханд мэдэхгүй зүйл гэж байхгүй. Тиймээс 1-р Коринт 13 дээр би өөрөө бүрэн мэдгдсэн шигэ дараа нь би бүрэн мэдэх болно. Хин ямар золиослыг гаргаж ямар авралын ажил явагдсан бэ бүгд мэдэх болно. Тэр үед би нэгэ ухтан авнаа. Ахан дүүс миний төлөө залбирч миний төлөө эд материалаа зориулж би ингэж аврагдсан байх гэж үнэхээр талархна. Гэтэл юу ч хийгээгүй хүн түүнийг ухтан авах хүн байхгүй бол ямар ганцаардаг болоо. Бүнэглэг бол. Тиймээс бид бүхэн өөрт байгаа эд хөрөнгөө сайн мэдээ тарааж хамгийн эрхмээр хэрэглэх ёстой юм. За чиг одоо болохоор Эквадорт тэр Амазоны тэр шугуу ой дотор байгаа хүмүүс сайн мэдээ тарааж олон хүмүүс аврагдсан байгаа мэдсэн үү? Гэтэл дээр үед тэнд Jim Elliot гэдэг залуухан сайн мэдээ тараагч хоёулаа очсон. Jim Elliotтай хоёр хүн очсон. Тэнд очоод амиа алдсан байгаа. Тэр хүмүүс үхсэн. Дараа нь тэр хүмүүсийн эхнэрүүд нь бас хоёулаа очоод хүмүүсээ та нарын алсан тэр хүн миний нөхөр байсан. Тэр хүмүүс ингээ сайн мэдээ тараасан. Одоо бол тэнд Амазоны тэнд амьдарч байгаа хүмүүсийг тийм ээ олон хүмүүс сайн мэдээ тарааж аврагдсан. Одоо Jim Elliot-ийн хэлсэн үгийг би хэлэх гэж байна. Юу гэж хэлсэн бэ гэхээр миний зүрх цаашдаа хичнээн их цохилсон ч бай. Тэр богинохон хугацаа өнгөрөх юм бол жинхэнэ мөнхийн ертөнц намайг хайж ирнэ. Тийм учраас мөнхийн зүйлийг олж авахын тулд мөнхийн бус зүйлийг хаях нь тэнэг биш юм аа. Мөнхийн зүйлийг олж авахын тулд мөнхийн бус зүйлийг хаях нь тэнэг биш ээ. Тэгэж хэлсэн байгаа. Бид нар мөнхийн зүйлийн төлөө одоо нүдэнд харагдаж байгаа зүйлээ золиослох боломжтой. Бидний махуудаа хүртэл. Филиппой 2-ын 5, 6, 7, 8 дээр харах юм бол Илж Паулийн хэлсэн үг байгаа. Өөр хоорондоо Христ Есүст байсан шиг тийм бодолтой бай. Эдгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байх гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө дорд болгож үхэлд загалмай үхэлд хүртэл дуулууртай байв. Есүс Бурхантай адил нэгэн тэр байшураа орхин хүнтэй адил болж боолын дүрийг олон энэ ертөнцийн ирээд үхэлд хүртэл дуулууртай байсан. Бурхны хүсэлд загалмайн үхэлд дуулууртай байв. Тэр сэтгэлийг та нар ч бас тээ гэсэн байгаа. Эзэн биднийг аврахын тулд загалмай дээр бүр хүртэл үхсэн байх шүү дээ, тийм үү? Тэгвэл бид нар өөр сүнсийг аврахын тулд бид нар ямар золиосыг гаргаж чадахгүй байх юм бэ?
За тиймээс бидний хийх ёстой зүйлсүүдээ бид хийх хэрэгтэй. Тэгээд эзнийг ирэх өдөр аврагдсны дараа яаж амьдрсан бэ гэдгийг шүүх өдөр байгаа гэсэн шүү дээ. Тооцоолох болно. Тооцогдно. Тэр үед итгэмжид сайн зарцман гэж магтуулах ёстой. Залах уу, олиггүй мүү, боод гэж зэмлүүлж болохгүй шүү дээ. Тиймээс бид нэр яг одоогийн богинохон амьдралаа амьдарч байна. Гинтл бидний амьдрал дуусна. Гэхдээ тэр мөнхийн алдрын төлөө одоо амьдардаг хүн болох хэрэгтэй. Би ч бас тэр өдөр тэр улс руу явах өдөр ойрхон байх шиг байна. Гэхдээ бүгдээрээ хамт явнаа. Хамт явна. Гэхдээ бидэнд өгсөн энэ сүүлийн цагийг эзэнд бидэнд даатгсан бүхий л ажилд бүх очлаа дайчлан явах ёстой гэж бодож байна. Залбирцгаая. Биднийг хайрладаг энэрэнгүй бидний бурхан Аава, гимнүгдээс олж өгөх ёстой байсан биднийг та хайрлаж, эзэн Есүс бидний төлөө хүн урсгасан тэр үнэт цусаар бидний нүглийг мөнхөд угааж, бидний сүнсийг авран мөнхийн бурханы хаанчлалд орох алдарт найдварыг өгсөнд тань талархаж байна. Эзний үнэт цусаар аврагдсан бид нар үлдсэн амьдралаа бүрэн эзний алдрын төлөө зориулан амьдрахад та биднийг удирдан эзний хүслийн дагуу удирдах өгөөрэй. Бидний зөвшөөрсөн богинохон амьдралдаа бид үлдсэн амьдралаа хоосноор бос харин бурхны хүслийн алдрын төлөө амьдрахад эзэн та удирдах өг. Эзний дахин ирэх өдөр эзний алдарт ороход зохистой хүн болоход минь туслаарай. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.